За сайн уу? Сайн байна уу? Сайн уу? За Монголын баялаг дэлхийн иргэн те бит хоёр хүмүүжлүү, боловсрлуу гэсэн сэдвээр хэлэлцүүлэг яриаг ярьж эхлүүлээд одоо дөрөв дэх яриандаа орох гэж байна. Оюун бэлэг бит хоёрын хувьд үргэлжлүүлээд энийг ер нь бүр цуврал болгоод маш олон яриаг хүргэе гэж зорьж ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн дөрөв дэх яриан дээр оюун бэлэг бит хоёр маань за ёс зүй, ёс суртахууны талаар багахан ойлголтыг та бүхэндээ өгье гэж бодож байна. За тэгээд оюун бэлгийнхаа яриаг сонсъё. Ер нь энэ ёс зүй, ёс суртахуун гэж юу юм бэ? За бид хоёрын одоо байгаа тийм ээ энэ улсын хувьд за энэ улсын иргэн дөнгөж одоо сургуульд суралцж байгаа иргэдэд ёс зүй, ёс суртахуун гэдэг ойлголтыг ер нь ямар хэлбэрээр өгөөд байна вэ? Энийг ер нь ямар аргаар тий хүнд нь одоо хүүхдүүдэд нь гэж олгоод байна вэ? Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд хүргээч гэж хүсье. За сайн байцгаана уу? За энэ удаадаа би Япон улсын боловсролын тогтолцоонд хэрхэн ёс зүй, ёс суртахууны талаар хичээл ордог талаар бэлтгэлээ. За миний өнөөдөр энэ удаадаа судалсан маань болохоор Япон улсын бага сургууль, Япон улсын дунд сургууль за хэрхэн ёс суртахууны хичээлээр ордгийг танилцуулъя. За Япон улсын бага сургуульд бол 1-р ангиасаа эхлээд ёс суртахууны хичээл ордог байгаа. Бүр мэрэгчсэн судлаач багш нарын бэлдсэн ёс суртахууны гарын авлага байна. Тэр 6 настай хүүхдүүд маань бага сургуультай орсон эхний жилээсээ эхлээд ёс зүй, ёс суртахууны талаар суралцдаг байх нь байна. За гол төлөв ерөнхийдөө яг гарын авлага буюу ёс зүй, ёс суртахууныхаа номыг уншдаг. Ерөнхийдөө богино өгүүлэг яг 1-р ангийн 6 настай хүүхдэд тааруулсан амархан хираагаана тийм ээ. Тэг маш амархан богино өгүүлэг дунд 6 настай хүүхдэд ёс зүй, ёс суртахууны талаар ойлголт өгдөг байх нь байна. За хүүхд сурж уншиж эхэлж байгаа хүүхэд маань ангийнхаа багштай хамт тухайн ёс суртахууныхаа номыг уншингаа юмс үзэгдлийн одоо зангилааг ойлгож багштайгаа харилцан ярилцаж асуудлыг шийдэж, асуудлыг олж ярилцдаг байх нь байна. Ерөнхийдөө бага сургуулийн 6 насны хүүхдүүд маань 1 жилийн турш ёс суртахууныхаа хичээлийг үзэхдээ юуг ойлгох ёстой байдаг вэ гэхээр үндсэндээ ёс суртахуун гэдэг маань нинжин сэтгэл юм а гэдгийг ойлгохдаг байна. За явцын дунд 2-р анги, 3, 4, 5, 6 гээд 6 жил бага сургуулийн 6 жилийн хооронд ёс суртахууны талаар насандаа шатандаа ахинсан ёс суртахууныхаа номыг үзээд явдаг байна. Ерөнхийдөө Япон хэлнийхаа хичээлтэйгээ ингэж уялдуулж үздэг юм байна. За дунд сургуулийн хүүхдүүд маань ерөнхийдөө мөн адил бага сургуулийнхаа хүүхдүүдтэйгээ адилхан өөрсдөө үргэлжлүүлээд ёс суртахууныхаа хичээлийг дахин дунд сургуулийн 3 жилд үздэг. Арга барил нь ерөнхийдөө гол төлөв бага сургуультайгаа адилхан. За ёс зүй, ёс суртахууныхаа номыг багштайгаа уншаад асуудлыг олоод асуудлын зангилааг олоод ерөнхийдөө сайн уу, муу юу, үнэн үү, зөв үү гэдэгт ангилалд хуваагаад ордог байна. За гэхдээ энэ дээр анхаарах зүйл маань ёс суртахууны хичээлийг дунд сургуульд орохдоо, дунд сургуульд үзэхдээ хамгийн эхний өдөр тухайн хичээлийг зааж байгаа багш нь маш том зүйл дээр анхаарах хэрэгтэй байдаг байна. Тэр маань юу вэ гэхээр Японд ийм том судалгаа буюу ийм нэг хичээлийн арга барил гэдэг юм байна. Тэр маань юу гэхээр тухайн ёс суртахууныхаа хичээл дээр багш нь маш их хэмжээний юм цаас ингэж барьж ирээд ангидаа орж ирэхдээ жоохон жүжиглэлттэй, нэлээд жүжиглэлттэй ингээд нөгөө цээж дүүрэн барьсан цаасаа албаар бүр ингэж унгаагаад жүжиглэлтээр өө яана гэж ингэж хэлээд жүжиглдэг байна. Энэ маань учиртай байгаа. Яагаад вэ гэхээр их жүжиглэж цаасаа унгаасны дараа тухайн ангийн хүүхдүүд маань яаж хандах вэ гэдгийг харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр 3 ангилалд хуваадаг байна. Эхний ангилал нь юу вэ гэхээр газар унгаас нь цаасыг
хурааж авахд тусалдаг хүүхдүүд байна. Ерөнхийдөө маш хурдан хөдлөө цаас хурааж авах хүүхэд байна. Аль эсвэл хүүхдүүдийг хараад хурааж авахд тусалдаг хүүхэд байна. Аль эсвэл өөрийнх нь ширээний хажууд унсан болохоор авч өгдөг хүүхэд байна. Аль эсвэл багшаа та болгоомжтой байхгүй яасан юм бэ гэж жоохон багштайгаа тийм нөхөрлөлийн хандлагаар хилэнгээ авч өгөх хүүхдүүд байна. За дараагийн хувилбар нь болохоор авч өгөх гээд хөдөлсөн боловч авч өгөхгүй тийм ангилал байна. Ерөнхийдөө тусалъя багшийнхаа унгаас нь цаасыг газраас авч өгье гэж үйлдэл гаргаж байгаа боловч тухайн үйлдэлээ дуусгадаггүй. Дундаас нь ингээ болох үйлдэл байна. За дараагийнх нь хамгийн гуравт нь энэ маань болохоор ерөөсөө цаасыг газраас авахд туслахгүй хүүхдүүд байна. Ийм 3 авч өгдөг, авч өгөх гэжсэн боловч авч өгдөггүй байлдаг. Ерөөсөө анханасаа авч өгдөггүй. Ийм 3 ангилалтай байна. За ёс суртахууны хичээл маань эхэллээ. За хичээлээ эхлэх мэдлэгээ дууссаны дараа багш нь маш ингээд төлөв царайлаад сурагчдаасаа нэг асуулт асуудаг. За хичээл эхлэхийн өмнө багш нь ингээд маш их цаасаа унгаачлаа. Та бүхэн төрөл бүрийн үйлдэлээр авч өглөө, үг сэтгэлээ хуваалцлаа тийм ээ. За ингээд та бүхтээсээ асуулт асууя. Багшигаа цаасаа унгаахад юу бодсон бэ? Юу бодсон бэ? Бодсон зүйлээ чин үнэнчээр хариулна уу? Чин үнэнчээр гэж хэлнэ. За эхний ээлжинд цаасаа туслахаар авч өгсөн хүүхдүүдээсээ яагаад цаасыг авч өгье гэж бодоод цаас авч өгсөн бэ гэж асууна. Тэгэхээр мэдээж хүүхдүүд маань төрөл бүрийн сэтгэлээ хэлнэ л дээ. Эхний ээлжинд үнэхээр багш маань цаасаа унгаагаад хэцүү байсан болохоор, хэцүү харагдсан болохоор. За дараагийнх нь болохоор маш их цаас унгаацсан болохоор би ч гэсэн 1-2 цаас авахгүй бол хичээл нь маань цагтаа эхлэхгүй байсан болохоор гэж бодсон болохоор гэж хариулна. За дараагийнх нь хүүхдүүд ингээ аваад байсан болохоор би ч гэсэн авахгүй бол эвгүй санагдаад байсан. Бусдыгаа хараад авлаа. За дараагийнх нь хүүхдүүд аваад байсан болохоор нэг сонирхолгүй байсан, хол байсан боловч авч өгье гэж бодсонгүй хол байсан. Гэхдээ миний ширээний хажууд унчихсан болохоор тухайн цаасыг авахгүй бол болохгүй юм шиг би буруу үйлдэл хийх юм шиг санагдсан болохоор авсан гэж хүүхдүүд хариулж байна. За дараагийнх нь авахад хөдөлсөн боловч авч өгөөгүй хүүхдүүдийн хариулт маань. За ингэж байна. Бусад хүүхдүүд нь цаасаа авчихсан болохоор би заавал гар бие оролцож аваад авах шаардлагагүй байлаа. За нөгөөх нь болохоор жоохон сонирхолтой байсан. Тэр багш маань өөрөө цаасаа унгаацсан болохоор заавал би тэрийг авч яах юм бэ гэж бодсон болохоор бас л үннээсээ хариулсан байна л да. За хамгийн сүүлд нь цаас авчхад туслаагүй хүүхдүүд маань. Тэгэхээр тэр хүүхдүүд маань болохоор залхуу байсан болохоор. Миний ширээнээс миний зогсож байсан газараас цаас хол байсан болохоор. За өөр зүйл хиймээр байсан болохоор. Яг өөр зүйл гэдэг нь одоо өөр тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлжсэн ч юм уу тийм ээ ном уншижсэн бол тэрийг үргэлжлүүлэмээр байсан болохоор заавал тэрийгэ зогсоон байж танд цаас авах нь авмааргүй байсан болохоороо гэд ийм хариултууд өгч байна л та. За энэ дээр анхаарах зүйл бас нэг зүйл байна. Хүүхдүүд маань сурагчид маань саяны минийд ингээд тайлбарласан те төрөл бүрийн ингээд сэтгэлээ хэлж байна. Энэ хооронд хариултыг сонсож байгаа багш маань бүх хүүхдийн хариулт маш адилхан үг хэлэх ёстой. Үүнд зөвхөн цаасыг авч өгсөн хүүхдийг л тийм үү, за сайн байна гэж хэлсэн мөртлөө цаасыг авахын тулд ингээ хөдлөөд аваагүй хүүхдэд болохоор гинэт ингэж гэдэг ч юм уу тийм ээ. Альсгүй нэг өөр зүйл хиймээр байсан болохоор заавал ингээд цаасыг авъя гэж бодсонгүй гэж хэлж байгаа хүүхдэд огт хариулахгүй байх жишээний ч юм уу. Энийг бол хизээж тэгэж болохгүй.
багш энэ дээр бол жинхэнэ багшийн өөрийн ёс суртахуун харагдах учраас. За харин үүнд багшийн хэлэх ёстой үг. Тэр маань юу вэ гэхээр багш нь ингээд цаас унгаагаад та ингээд яана гэж сандарч байхад та бүхэн маань авч өгье гэж ирмэлцлээ. Өөр зүйл хиймээр байсан тэрнийг үнэнчээр хэллээ гэж бүгдийг сайн байна гэж хэлэх хэрэгтэй. Магтах ёстой. Гэхдээ магтлаа гэд бас нэг зүйл бас анхаарах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр цаас зөвхөн авч өгсөн хүүхдийг огт магтаж болохгүй. Яагаад вэ гэхээр тухайн хүүхдүүд маань багштай ингээ магтуулчаараа нэг жил цаашид нэг жил орох ёстой ёс суртахууны хичээлээрээ магтуулах үйлдэл хийхгүй болохгүй юм байна гэж бодох учраас юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл ёс суртахуун тэнцүү чин үнэнч байх ёстой гэдгийг үйлдэлээсээ эсрэг болчихж байгаа юм байна л да. Тэгэхээр хамгийн сүүлд нь багш маань тухайн дунд сургуулийн ёс суртахууны хичээлээ орох гэж байгаа багш нь хүүхдүүдтэй маш тодорхой хэлдэг үг нь та бүхэн маань төрөл бүрийн үйлдэл хийсэн, төрөл бүрийн сэтгэлтэй байсан. Хамгийн гол нь энэ сэтгэлээ чин үнэнчээр багштай хийсэн нь маш сайн байлаа. Ёс суртахууны хичээл маань юу вэ гэвэл цаашид та бүхэн ямар ч үйлдэл хийж болно, ямар ч зүйл бодож болно. Хамгийн гол нь түүнийгээ чин үнэнчээр хэлээрээ. Чин үнэнчээр байх нь ёс суртахууны хичээл юм шүү гэж заадаг байх нь. Эхний хичээл дээрээ тэгээд багш нь тийм үйлдэл хийгээд сурагчдыгаа оролцуулаад дараа нь сурагчтайгаа тэгж ярилцахаар нөгөө сурагчид маань нэг жилийн ёс суртахуун гэдэг маань ийм зүйл байх нь байна. Би юу ч үйлдэл хийж болох нь юу ч бодож болох нь хамгийн гол нь чин үнэнчээр байх нь ёс суртахууны хамгийн суур мэдлэг байх нь байна гэж ойлгодог байна. Ингэснээрээ дараагийн хичээл бүтэн нэг жилийн туршид орох ёс суртахууны хичээл маань үр дүнтэй байдаг байх нь байна. Бас нэг анхаарах зүйл байна. Тэр маань юу вэ гэх юм бол жоох яриа руугаа буцъя л да. Бага сургуулийн хүүхдүүд маань ёс суртахууны хичээл дээр орохдоо багш нь яагаад гэж бодож байна гэж асуухаар хүүхэд бүр ингээл багшаа гэж гараа өргөнгөд багшаа би тэгэж бодож байна. Багшаа би ингэж бодож байна гэд хэлдэг. Гэтэл өвөө хүүхдүүд маань дунд сургууль руу буюу өсвөр насны руугаа шилжихээрээ ангийнхан багш нь энэ дээр юу гэж бодож ингээд асуулт асуухаар зөндөө олон сэтгэл бодол байдаг. Гэтэл тэр бүрийгээ илэрхийлэх гэхээсээ жоохон төгшөөх ч юм уу, ичих ч юм уу тийм ээ. Ингээд хойшоо суух ч юм уу, үзэл бодлоо илэн далангүй илэрхийлдэггүй тал байдаг юм байна. Тэрийг багш маань болохоор ерөнхийдөө бүх хүүхдийн оролцоотой ёс суртахууны хичээл үйлдэл хийхийн тулд яг саяны дээр цаас унгаахыг албаар хийдэг байх нь. Тэгснээрээ та бүхэн маань юу ч бодож болно. Хамгийн гол нь тэрийгээ чин үнэнчээр хэлээрээ гэж хэлдэг байх нь. За тэгэхээр баярлалаа. Энэ сайхан ярианы дараа ингээд бодоод үзэхлээр ер нь бол ёс суртахуун гэдэг маань бид нар ер нь айгүй шудраг байх хэрэгтэй болж таарад байна тийм ээ. Шудраг байх хэрэгтэй болж таарад. За энэ шудраг байх гэдэг маань зөвхөн том хүн болоод шудраг байх талаар ерөөсөө ярихгүй байна тийм ээ. Ер нь бол хүүхэд байхаас нь эхлээд тэр хүүхдийг ерөөсөө сурч боловсрох бүхий л шатанд нь өөрт нь таарсан, насанд нь тохирсон ингээд хичээл болгож тийм ээ сургалтынхаа системд оруулж өгсөн байгаагаараа онцлогтой санагдаж байна тийм ээ. Тэгээ ер нь бол бид хоёр өөрсдөө нөгөө Монголд 10 жилээ сурсан байгаа тийм ээ. Бидний боловсруулсан их нутагтаа бид нар чинь боловсруулаа эзэмшээд за мөн их сургуулийнхаа ч гэсэн боловсруулыг бол их орондоо бас эзэмшсэн байгаа.
За тэгээ бидний хүүхэд ахуй наснд бол яг ийм нөгөө ёс суртахууны буюу ёс зүйн хичээл гэж бас яг орж ирснийг би одоо сайн санахгүй байгаад байна. За одоо манай залуучуудад одоо манай хүүхдүүдэд бас энэ талаар хичээл ерөнхийдөө нөгөө ёс зүйн хичээл бол ордог гэж бас сонсч байсан. За мөн уламжлалын хичээл тийм ээ, ёс заашил уламжлалын хичээл гэж ордог гэж бол сонсч байсан. Тэгээд манай улстай харьцуулсан улсын одоо сургалтын системтэй Япон улсын сургалтын системийг бид хоёр бол одоо яг харьцуулах гэж бол бас онцгойлж үзсэнгүй л дээ. Яагаад зүгээр ер нь Японы энэ Япон улсын тийм ээ иргэн бэлтгэгдэж байгаа тэр бүх шатны боловсролын тэр салбаруудад нь одоо тэр системчлсэн сургалт болгож оруулж байгаагийн шалтгаан нь ер нь юундаа байна вэ? Ингэснээр ер нь яг юунд хүрэх гээд байгаа юм бэ? Юуны төлөө одоо ингэж ёс суртахуун, ёс зүй гэдэг зүйлийг бүр хичээл болгон орж өгöd байгаа юм бэ гэдгийг онцлогийн талаар л ерөнхийдөө жоохон хэлцэх, ярилцах ийм шаардлага гараад ирж байгаа юм. Тэгээд сая одоо хамгийн эхний ингээд ярианаас бол манай оюун бэлэг маань хэлсэн тийм ээ, ёс суртахуун гэдэг бол одоо сэтгэл тийм ээ, сайхан сэтгэл гаргах тал дээр илүүтэй ингэж анхаарч үздэгийм байна гэж хэлсэнтэй миний бас айгуу санал нийлж байгаа. Тэгээд тэр нь юутай холбоотой ингэ гэхэд би зөвхөн жижигхэн жишээ дурдъя л да. Манай одоо 5 настай охин Японы цэцэрлэгийн төгсөх ангийн хүүхдэлтэй. Тэгээд тэрийг охины маань тэдний ангид нөгөө нэг 7 хоногоор нэг номыг ингээд тэр 7 хоногийн голчилж үзэх төстэй ном болгоод ингэ онцолж тавьдаг. Тэгээд тэр номыг ингэ нөгөө гэрүүлээрээ одоо тэр хүүхэд зээлж аваад гэртээ очиод уншаад авчирч өгч болно. Тэгээд тийм чөлөөтэйгээр ингээд ерөнхийдөө тэр номыг ингээд тавьсан байдаг. Тэгээд энэ 7 хоногийн одоо ос сүмэ гэдэг байгаа шүү дээ. Энэ 7 хоногийн одоо онцлог ном юм аа гэд ингээд тавьсан байж. Тэгээд тэр номноос би анх удаа урд нь бол би тэгтлээ нэг айхтар анзаарч байсангүй л дээ. Тэгээд тэгээ энэ удаа миний нүдэнд тэр номны нэр их өртсөн. Ягаад ч юм хаал татсан. Тэгээ тэр нь Омояри гэд бичсэн байсан хираганагаар. Омояри гэж бичсэн. Тэгээд тэр үгийг орчуулж үзэхлээр Монгол руугаа орчуулж үзэх юм бол одоо сэтгэл гэж л хэлэх юм шиг санагдаад байгаа юм. Зөвхөн минийхаар бол бодохоор одоо сэтгэл гаргах ч гэдэм үү те, хүнд туслах сэтгэл гаргах гэсэн нэг юм инэрэнгүү сэтгэл одоо өөрийнхөө дотроос үнэн сэтгэлээсээ одоо доторх сэтгэлээрээ ингэж хүнд туслах ч гэдэг юм уу нэг ийм сэдвтэй ном байсан. Тэгээд би тэр номыг зээлж авчираад гэртээ хүүхдүүдтэйгээ уншаа. Тэгээд тэр ном доторх агуулгыг үзээд тэгэхээр тэрэнд бол тийм хүн одоо хийж ядаад байхаар хүүхдэд одоо ойлгож ядаад байхаар тийм хэцүү зүйл байгаагүй л дээ. Зүгээр л ер нь бол энэ Омояри гэдээ яриад байгаа тэр зүйл бол хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй. Гэхдээ бол энэ хүн өөрийнхөө одоо мэдрэмжээр тийм ээ өөрийнхөө сэтгэлээс энэ дотроо төрж байгаа бодол тэр мэдрэмжээрээ гаргадаг тэр үйлдэлийг хилээд байгаамаа гэдгийг маш энгийн үгээр тайлбарласан байсан. Энгийн үгсээр тэгээд тэр энгийн үйлдэлүүдийг харуулсан байсан л да. Зүгээр ганц үгээр үйлдэлүүдийг тэр нь юу байсан гэхээр аав ажилласаа гэртээ орж ирэхдээ хүнд цүнхтэй юм бариад ороод ирвэл хүүхдөөдөөс нь цүнхийн тосоод авъя. За өглөө босоод аав ажилдаа явах ч ээж ажилдаа явах ч байвал хүүхд очиод аавынхаа гутлыг ингээд тавиад засаад өгье ч гэдэг юм уу тий. За эсвэл эмээ өвөө нь одоо гэртээ ингээд угаасан хувцас хатаахаа зогсож байвал хүүхд очиод туслаад өгье. За гих мэтчлэн. За сургуулийн орчинд гэх юм бол одоо найзтайгаа тийм ээ аливаа нэг юмыг хоёулаа тэр зүйл дуртай байвал хин хиндээ хүндэтгэлтэй хандах юмыг үзүүлсэн. Тэгээд эхлээд миний найз за чи эхлээд хэрэгэлж дараа нь би ч гэдэг юм уу. За эсвэл одоо хин нэгнээс юм зээлж авч хэрэгэлсэн бол эргээд тэр хүнд нь одоо хизээ би чамд буцааж өгнө гэсэн юм бэ. Тэр хугацаанд нь буцааж өгж гин үү тийм ээ. За хэрвээ өгч чадаагүй нэг өдөр хоцроосон эсвэл одоо найз нь мартчихсан тийм тохиолдол гарвал тэр хүүхэд тэр найзтай юу гэж хэлэх ёстой юм. Эдгээр зүйлсийг тэр номонд зааж өгсөн байсан. Бичиж өгсөн байсан. Тэгээд энийг унших хүн бол 5 наснуудын анги байгаа юм тийм ээ. Унших хүмүүс бол 5 наснуудын анги гэсэн. Тэгээд би 5 наснуудын ангид байгаа тэр ном ямар учиртай энэ номыг ингэж 5 наснуудад уншуулж байгаа юм болоо гэхээр нөгөө 5 наснууд маань дараа жил 1-р ангид сурагч болох юм байгаа юм л да тэдний хувьд. Тэгээд тэднэрт бол тэр энгийн мөртлөө одоо тэр том ёс суртахууны хичээл болох үст тийм одоо ном л байсан юм байна гэж би бол одоо тийм ээ ярианаас бол ингээ ойлгож байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр хүүхэд бол
нэг ёсондоо зүгээр л энгийн гэрийнхаа нөхцөлд байхдаа ээжтэйгээ аавтайгаа цэцэрлэг дээрээс нэг ном зээлж унших нь байна. За тэр уншиж байгаа номноосоо бас өөртөө тохирсон тийм ээ. 5 наснда тохирсон ийм зүйлийг олж мэдэж авах нь байна. Тэгээ ингээд бодглохлоор зүгээр би юу гэж ойлгож байна вэ гэхээр хүүхэд бол хүүхэд тийм ээ, хүүхэд бол хүүхэд насн дээрээ байгаа нь ойлгомжтой. А гэхдээ тэр хүүхэд бүрийн насанд онцлог нь тэр насны онцлогтод таарсан одоо боловсролыг давхар өгч явах хэрэгтэй юм байна тийм ээ. За тэгэж тэр хүүхэд нөгөө өөрийнхөө насндаа авах ёстой боловсролыг авах ёстой системээрээ авдаг. За мөн гэр бүлийнхаа орчинд хүмүүжлээ мөн өөрийнхөө насны онцлогт хүмүүжлээ бас авдаг. За ингэснээрээ тэр хүн болвол одоо нийгэмд бусад одоо иргэдтэйгээ хамтдаа нийгмээ бүрдүүлээд амьдрах боломжтой ийм хүн одоо бүрэлдэж тогтох боломжийг нь одоо бүрдүүлж өгдөг юм байна гэсэн. Тийм ойлголт ерөнхийдөө ингээд төрж штэ. Хэрвээ ингээ хүмүүс бит хоёрын яриаг сонсч байвал тийм ээ. Бит хоёр одоо илүүтэй Япон гэж яагаад онцолж ярьж байгаа гэхээр яг зүгээр байгаа орны маань онцлог юм байна тийм ээ. За энэний эдгээр одоо хүмүүсийн суралцж байгаа нөгөө Япон хүнээ бэлтэж байгаа арга барил нь ямар байна гэдэг нь илүү бит хоёрт сонирхолтой байгаа учраас энийг илүүтэй бас бусдад жоохон ч гэсэн ингээд хүргэх сонирхолтой байгаа учраас бит хоёр яриад байгаа боловч яваандаа энэ маань ингээд бүр ингээд яриа маань гүнзгийрээд явах юм бол тийм ээ. Монгол хүн ёс суртахууныг яаж олж авах хэрэгтэй юм тийм ээ. Бид нэр илүүтэй бит хоёрын одоо энэ хүмүүжлүү, боловсрлуу, за энэ ёс суртахуун гэдээ ингээд барьж авч ярьж байгаа сэдв бүхэн маань эргээ бит хоёр бол Монгол руугаа л тийм ээ өөрийнхөө улс орн руу тэнд хүмүүжж байгаа хүүхдүүд маань дэлхийд одоо хөл нийцвэц мундаг иргэд болж одоо улсаасаа гарч явж байгаа олон залуучууд байгаа тийм ээ. Тэр залуучуудын маань хувьд баримтлах маш нэг чухал зүйл бол бид нар аюу том ёс суртахуунтай байх хэрэгтэй юм а тий. Тэр ёс суртахуун гэдэг маань бид хоёр ерөөсөө сая хууль дүрм ярьсангүй тийм ээ. Ерөөс дүрм ярьсангүй шүү дээ. Ямар ч тийм дэг дүрм жаяг одоо тийм албаны маягтай үг хэллэгүүд ерөөсөө ярихдаггүй байна энэнд. Ёс суртахуун гэдэг бол ерөөсөө хүн өөрийнхөө сэтгэлээс гаргаж байгаа тэр зөв үйлдэлийг тийм ээ нэгнээ хүндэлж байгаа хүндлэлийг мөн бусдад үзүүлж байгаа тэр сэтгэлийг тийм ээ. Тэгээ энэ зүйлийг илүүтэй дурдж ярьж байгаа учраас энэ бол ёс суртахуун юм байна. Ёс суртахуун гэдэг бол хүнээл хүндлэх ёстой юм байна гэдэг ерөөсөө хамгийн нэг ёсны хамгийн нэгдүгээр ойлголт нь болж байна гэж би бол ойлгож үзлээ тийм ээ. Маш сонирхолтой байлаа. Ер нь бол яалтчгүй сургуулийнхын орчинд ажиллаж байгаа учраас чиний хувьд бол бүр ингээ бодтойгоор юмыг харж яг нөгөө хүүхдүүд нь тэрэнд яаж хандж чинь ямар хариу үйлдэл үзүүлж чинь тийм ээ. Тэр систем яаж явагдаж чинь гэдэг бол бас нэг талаараа үнэхээр одоо авууштай тал болж таарч байгаа. Үнэхээр сурах зүйл их байна тийм ээ. Би бас яг таны яриаг ингээ сонсоод за 5 настай хүүхэд тийм ээ яг Омояри сэтгэл инрэнгүй сэтгэлгээ гэсэн ном уншаад тодорхой хэмжээний ойлголттой болж байна тийм ээ. За тухайн хүүхэд маань бага сургуулийн 1-р ангид ороод ёс суртахууны хичээлээ үзэхэд ёс суртахууны хичээлээ үзэнгээ улам асуудлыг ингээд зангилаад тайлагдаад ирж байна. За цаашлаад өсвөр насндаа ороод ирэхээр нөгөө нэг бага сургуультай сайхан сэтгэлээ хилдэг байсан хүүхдүүд маань өсвөр насны дээр ороод ирэхээр сэтгэлээ хэлхээс имээдэг болж байна. Бүр цаашлаад магтуулах буюу жүжиглэлттэй заавал тийм сайн үйлдэл хийх ёстой гэж боддог байх нь. Тэр боддог учраас тэр бодож болохгүй шүү гэдгийг хамгийн ихэнд буюу хичээлийн эхний хичээл дээрээ багш нь албаар цаасаа унгаах юм уу тийм ээ тийм үйлдэл хийгээд хүүхдүүдээс төрөл бүрийн сэтгэлийг сонссныхаа дараа сонсохдоо магтаж зөвхөн цаас авсан хүүхдийг магтаж сонсохгүй бүгдэнд нь яг эрх тэгш хандсан асуулт эрх тэгш хариулт өгөнгөө сонсоод хамгийн сүүлд яг өнөөдрийнхээ өөрийнхөө үдэл бодлоо л чин үнэнчээр хариулна гэдэг маань ёс суртахуун шүү гэж хэлж ийна гэдэг надад бол нэр үнэхээр бас бодвоштай. Тухайн хүүхэд маань тэгэж хэлэх юм бол дараагийн хичээлдээ 1 жилийн дараа 2 жилийн дараа 3 жилийн дараа хичээл дээрээ ч гэсэн чин үнэнчээр л байх нь тийм ээ. Энэ бол явцдаа бол одоо чин үнэнч Япон хүнийг бий болгоод байгаа үйл юм л да. Нийгэмдээ хүмүүжилдээ боловсролтой.
Тийм яг үнэн те. Тэгээд тэр чинь бас нэг талаасаа нөгөө юу өгч ш те. Чи өөртөө үнэнч вэ гэдгийг аягүй сайн ойлгуулж өгч ш те. Чи өөртөө л үнэнч байж. Чи өөрөө өөртөө худлаа ярихгүй хүн бол өөр хүнд худлаа ярихгүй гэдгийг л аягүй энгийнээр ойлгуулчихж байгаа юм те. Тэгээд чиний ингээд одоо ингээд багш нарт энэ бодтой ингээд жишээн дээрээс дурдаад үзэхээр ингээд Японы багш нар би багш нарыг олвол яаж бэлтгэгддэм бол бас тэрийг мэдмээр санагддаг байхгүй юу? Яагаад тэгэхээр цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй яаж харилцах уу? Тэ? Тэр хүүхдүүдийн насны онцлог юу вэ? За тэдний тэр насн дээр гаргадаг зан чанар юу вэ? Тэрэн дээр нь бид нар яаж хандах ёстой вэ? Юугийн дэмжих ёстой юм? Юугийн жоохон дарах ёстой юм? За юуг нь одоо хөхүүлэн дэмжиж тийм ээ сайшааж, урамшуулж явах ёстой юм? Ямар үе дээр нь тэ? Ямар насн дээр нь мөн ямар үйлдэл дээр нь гэдэг тэ? За мөн баг сургуульд нь яг адилхан. За баг сургуулийн насны хүүхдүүд маань тий одоо 6-аас за нэг 6 дугаар анги хүртлэе болохоор чи ингээл нэг 10, 11, 12 нас 11 нас хүртлэе байж байгаа тий. Тэгээ энэ хоорондох насны хэлбэлзэлд хүүхдийн сэтгэл санаа ямар байх юм, хүүхд ямар харилцаатай байх юм, тий хэр нээлттэй байх юм, тэр хүүхдийн одоо яг энэ насны ангилалд энэ хүүхд ямар байх вэ гэдгийг тэр багш өөрөө мэддэг. Уншсан, ойлгоцсон байж байгаа. За үргэлжлүүлээд дунд ангид ороод ирэхэд за бүр 12 наснаас дээш насныхан одоо бидний хилдгээ нэг өсвөр насны дээр ирсэн хүүхдүүдтэй харьцах болж байгаа тий. Тэр үед багш нар хүүхдтэй яаж харьцах хэвтэй юм? Юу гэж асуух хэвтэй юм? Юуг нь эхлээд мэдрэх хэвтэй юм? Юунд нь тааруулж ярих хэвтэй юм? Тий энэ бүгд дээр ингээ бодохоор багш болгон хүүхдийн сэтгэл зүйг уншсан маш том сэтгэл зүйч нар байж таарах гэдэг юм тий. Багш нар бол маш том сэтгэл зүйч нар за мөн одоо бүх хүүхдийн одоо насны ангилалд нь тааруулж одоо үйлдэл болон үг яриан дээр нь хариу үйлдэл үзүүлэх боловс тийм одоо чадварыг эзэмшсэн хүмүүс байж таараад байна тий. Одоо ингээл яг чамтай яриаг ингээд сонсоод үзэхээр хүүхдүүдийнхаа жишээн дээр би ингээд хараад үзэхээр дунд анги руу орох тусам сургуулийн багш нар нь залуу болж харагдсан надаа. Зүгээр одоо манай энэ орчин тойрон бас ялгаатай байж магадгүй тийм мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд зүгээр яг нөгөө баг сургуульд бол залуу багш нар мэдээ зөндөө байгаа. Гэхдээ настай багш нар бас голдөө ихэнх нь байсан. За тэрнээс үүдээд дунд ангид ингээ орсон ч одоо дунд ангид ерөнхийд нь ингээл дунд сургуулийн орчны байдлыг багш нарыг ингээ харахад залуу багш нар бас их байгаа юм. За тэрийг би юу гэж ойлгосон гэсэн чинь тэгээд тэр залуу багш нарын ингээ хүүхдтэй харилцаж байгаа харилцаа үеийн юм шиг ингээд найзууч шиг тий. Ер нь анги удирдсан багш нь яг ингээл нэг найз шиг нь тэгэл тэгсэн үү ингэсэн үү гэл ингээл амар найз шиг яриад. Тэгээд энийг юу гэж ойлгож байна? Ихэнх одоо сэтгэл судлаач нар тий. Ихэнх одоо мэрэгжлийн багш нар, мэрэгжлийн одоо коуч, менталити ийм одоо ментор хүмүүсийн яриаг сонсхолоор өсвөр насны хүүхдтэй ээж аав нар минь найз шиг л байна. Тэдэртэй тий үеийн юм шиг нь яг өөрсдийнх нь сонирхож байгаа юмыг сонирхоод өөрсдөө нь ижил ингэж одоо тий ойлгож сэтгэж ингэж чадах юм бол та хүүхдээ ойлгоно гэж ихэнх хүмүүсийг би зөвлөж байгааг ер нь сонсч байсан байхгүй ер нь тэгж ханддаг тий. Тэгэхээр энэ багш нар нь бас тэр хүүхдтэй тэр найз шиг нь байдаг нь тэр дунд ангийн хүүхдийн насны онцлогт нь таарсан хүмүүсийн харилцаа байж таарах гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр багш нар бол ямар үед ямар үйлдэл гаргах юм ямар цаг үед хүүхдтэй юу ярьж би ямар үед нь ямар багш шиг нь эсвэл найз шиг нь эсвэл одоо тий ойр дотных нь хин нэгэн шиг нь байх ёстой юм бэ гэдгийг энэ багш нар ингээд ялгаж үздэг юм байна. Тэгэхээр өөртөө бол ёс суртахууны хим хэмжээ болон тэрэн дээрээ бол маш өндөр цензуртэй. За мөн өөрсдийнхөө зүгээс аль насны хүүхдтэй би яаж харьцах уу гэдгээ бас ерөнхийдөө бүх одоо мэрэгжлийн одоо тэр чадамжуудыг өөрсдөө авсан хүмүүс байдаг юм уу гэж зүгээр яг ерөнхийд нь харж байгаа юм. Гэхдээ янз бүр байдаг бах. Гэхдээ ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдаг юм уу гэж чиний ярианаас бас багш нарын хандлагыг бас тэгж байгаа. Үнний уртай. Тий. Тэр бас сонирхолтой тий. Ер нь бол сонирхолтой. Одоо нэрэл одоо өсвөр насн дээр ирсэн хүүхдийг учиргүй загинж зандрах. За ер нь Япон багш нар загинж зандрахгүй дээ. Ер нь тийм өндөр өнгө тооноор тий хоолойны өнгө тооноор ер нь ярихгүй тий ер нь хүүхдээс тэр нэг асуулт асуух байдал за тэр хариултыг сонсох тэр хүүхдэд нөгөө өөрөө яаж ямар үйлдэл үзүүлнэ тэр хүүхэд яг эргээд хариу үйлдэл үзүүлнэ гэдэг нь бол
бүр хамгийн энгийн ойлголт байгаа байхгүй тий. Тэгэхээр би бол багш юм шүү. Би чиний багш гэж ярихаас илүүтэй тэгээ юу? Юу болоо? Тэгсэн юм уу? Юу ч нэгсэн гэл ингээл зүгээр л ингээл нэг гэр бүлийнх нь хүн шиг ч юм шиг найзан Улам нэгтэй яриулах тий хэлцүүг нь ингэж хэлдэж хэлдэг тий. Яг үнэ. Энэ насад тэгэл багшийн бас ёс суртахуун явж байна. Зөв болж байгаа. Тэгэхээр багш бэлтгэгдэн гэдэг бол ерөнхийдөө миний хувьд одоо чиний ингээд чиний өөрийн системд байгаа хүний хувьд би ингээд харахаар надад бол энэ Японы багш гэдэг мэрэгжил бол маш чухал мэрэгжил санагдаад байгаа байхгүй. Өдрөө ирэх тусам тэгж санагдаад байгаа. Тэр тусмаа цэцэрлэгийн насны багш нар за тэгээд дээшлэх тусмаа ингээд анги ахиад явж байгаа тий. Би голлох анхаарлыг би бага насныхаа хүүхд дээр тавьж гинэ гэж хараад байгаа юм. Ойлгомжтой. Тэр бол ойлгомжтой. Яа тэгэхээр тэр бол суурь нь болж таарч байгаа тий. Бидний нөгөө ил сурснаар угаасаа бүх юмны суурь нь тэр хүүхдийн бага наснаас эхлээд улбаатай байгаад байгаа болохоор одоо ингээд бодохоор яг л тийм л юм байна л да. За тэгээ магадгүй ахлах ангитаа ороод ирэхээр бас ямар болох вэ тий. Энэ мэтчлэн ингээд бүх зүйлийг бид төгс гэж ярих боломжгүй тийм ээ. Хим химжээтэй, альва юм хим химжээтэй, эмх цэгцтэй, дараалалтай байхлаарэ зүгээр ийм утга учиртай л явагддгийм байна л да. Ямар ч систем бол тийм ээ. Ямар ч систем. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бит хоёрын ойлгож байгаагаар ерөөсөө яг энэ нөгөө сургуулийн хүүхдийн болон тийм сургуулийн өмнөх насны энэ хүмүүжлүү боловсрлоо гэдэг яриан дээр улбаалаад яригадаад эхлэхээр хүний хөгжил буюу хүний хүмүүжил боловсрал олж авдаг гол одоо газрууд нь хоорондоо ямар уялдаатай байх ёстой юм. За тэгээ ямар эмх цэгцтэй ямар одоо систем дээр уялдаж явагдаж байгаа юм гэдг нь бүхлээрээ тэр улсын иргэнийг бэлдэж өгөх анхны суурийг тавьж бод байгаа юм тийм ээ. Тэгэхээр л одоо юун дээр анхаарах нь аюу ойлгомжтой л болоод байгаа. Тэгээ улам л ойлгомжтой. За тийм маш их баярлалаа. Маш гоё тодорхой мэдээллийг бүр ингээд бодит одоо ингээд жишээтэйгээр үргэлж бэлдэж хүргэж өгдөгт маш их баярлалаа аюун бэлгээ. Тэгээд хоёрын яриа үргэлж одоо сонирхолтой та нартай хүрж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд бит хоёрын энэ ёс зүй, ёс суртахуун гэдэг яриа маань ингээд өндөрлөхгүй байгаа. За дараагийн удаа бол бит хоёр Япон хүнтэй гэхдээ манай монгол хэлийг бол маш сайн сурсан тийм нэгэн хүнтэй одоо энэ ёс зүй, ёс суртахуун гэдэг талаар илүү дэлгэрүүлэн бас ярих юм бодолтой байгаа. Тэгээд энэ дээр бит хоёр юу гэж онцолж ярих вэ гэхээр бит хоёр бол монгол хүн. За мэдээж одоо жинхэнэ Япон хүнтэйгээс одоо бит хоёрын хувьд хэлэлцүүлэг явагдана. За энэ дээр бол ёс суртахуун, ёс зүй гэдэг хоёр улсын хооронд хүмүүсийн хооронд ямар ойлголт байдаг талаар үргэлжлүүлэн бид нар ярих болно. Тэгээ энэ бол их том сэдв, их өргөн сэдв учраас бит хоёрын хувьд бол өнөөдрийн байдлаар бол ингээд яриагаа өндөрлөх гэж байна. Харин дараа нь бол энэ яриа маань эргээд үргэлжлэх байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо хэрвээ багш нар маань энэ нэвтрүүлгүүдийн маань үзчихэдэг бол бит хоёрын хилцүүлэг яриаг маань манай Монголын боловсролын системд нь ажилладаг яг мэрэгжлийн багш нар маань хэрвээ үзчихэдэг бол та нар минь бас санал бодлоо илэн далангуй хуваалцаарай. Тэгээ мөн санал хүсэлтээ бит хоёртаас илгээгээрэй. Тэгэд тий Монголын маань боловсролын системд болж байгаа зүйлс маш их байгаа гэдэгт бол үнэхээр итгэлтэй байгаа. Тэгээ энэ талаараа бас бид нартай хуваалцаарай гэж бас хүсмээрээ шүү. Тэгээд бит хоёрын яриаг уйдалгүйгээр үргэлжлүүлэн одоо сонсдог хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд цаашаа маш олон сонирхолтой яриануудыг хийсээр л ах болно. Тэгээд цаг зав зориулсан оюун бэлэгтээ маш их баярлалаа. Үргэлж завгүй ажлынхаа хажуугаар ийм олон сайхан мэдээллийг бас бэлдээд ингээд яриандаа бэлдэж үргэлжлэхдээ орж ирдэгт маш их баярлалаа. Баярлалаа. За ингээ өнөөдрийн бит хоёрын яриа ингээд өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бит хоёрын эцсийн дүгнэлт бол ер нь бол ёс зүй, ёс суртахуун гэдэг чинь бид нар одоо шудраг байх хэрэгтэй юм байна. За тэгээд эмх цэгцтэй байх хэрэгтэй юм байна. Сэтгэл хин нэгэндээ хүнлэг байх хэрэгтэй юм байна шүү гэдэгтээ ерөнхийдөө бол дүгнэлт болоод дуслаа тийм ээ. За ингээд дараагийн нэвтрүүлгээр эргээд бүгдээрээ уулзъя. Баярлалаа. Баяртай.